Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр огторгуудах шулууны тэгштгэл буюу 12 дугаар ангийн сонгон судлах агуулгын хүрээнд огторгуудах шулуунуудын вектор тэгштгэлийг bijих тэдгээрийн хоорондын харилцан байршийг тодорхойлох хэрвээ огтлцдаг бол огтлын цэгийг олох хоорондох өнцгийг тодорхойлох гэсэн суралцсан зорилтын хүрээнд өнөөдрийн хичээл үргэлжлэнэ. За тэгэхээр хичээлийн рүү орохын тулд эхлээд хийдүүлээ хэлбэрхон жишээ авч үзье. За өөрөөр хэлбэл тэгшүүнцэд координатын систем дээр А-цэг P вектор өгсөн гэж үзье. Тэгвэл P вектортой параллел А-цэгийг дайрсан шулууныг за хэрхэн байгуулах, тэгштгэлийг хэрхэн бичих тухай авч үзье. За тэгвэл P вектортой параллел шулуун бол иймэрхүү байдалтай зурагдах нь байна. За энэ шулуун тэгшүүнцэд координатын систем дээр өгдсөн учраас эрдэнцүү mx дээр нэмэх c гэсэн ерөнхий тэгштгэлтэй байгаа тийм ээ. За энэ тэгштгэл бол яг нь тэгшүүнцэд координатын систем дээр бичигдсэн тэгштгэл вэ Декартийн тэгштгэл гэж ерөнхийд нь хэлдэг. За тэгвэл энэ тэгштгэлийг мөн вектор ашиглаад вектор хэлбэрийн тэгштгэлийг нь зохиож болно. За тэгвэл энэхүү шулууны вектор тэгштгэлийг хэрхэн бичих вэ гэдэг асуудлыг авч үзэх нэ. За тэгэхээр хэлбэрхэн байгуулалт хий. За өгөгдсөн А-цэгийг координат их O-цэгтэй холбоод OA вектор үүсгэжээ. За мөн А-цэгээс P-цэгтэй параллел AR гэдэг векторыг байгуулчих. P вектортой параллел A гэдэг векторыг байгуулъя. Тэгвэл энд OAR гэсэн гурвалжин буюу энд векторын OR векторын дотор OA дээр нэмэх нь AR нийлбэр вектор болж харагдаж байна. За тэгвэл энд AR векторыг P векторын хагас буюу 2-ны P вектор байсан үед энэхүү тэгшгэлийг бид нэр ингэж бичиж болох юм байна. За А гэдэг нь бол OA вектор буюу А-цэгийн радиус вектор байна гэж ерөнхийд нь тэмдэглээд явцсан байна тийм ээ. За тэгвэл энд ийм хялбар тэгштэл гарч ирж байгаа. За энэ тэгштгэлийн P-ийн өмнөх коэффициент бол 2-ны 1 байгаа ийм байдалтай харагдаж байна. За тэгвэл эндээс энэ P-ийн өмнөх коэффициент 2-ны 1 гэдгийг өөрчлөе. За 1 болгоод үзье. За тэгэхэд өөрөөр хэлбэл энд байсан AR гэдэг вектор маань өөрчлөгдөж байна. Энийг дагаад OR вектор буюу R вектор маань өөрчлөгдөж байгаа болохыг зургаас харж болж байна. Тэгштгэл дээр яг нь коэффициент 1 болсон байгааг харж байна тийм ээ. За энэ коэффициентийг 1 байсан коэффициентийг одоо дахиад өөрчлөөд үзье. Юу гэж өөрчлөх вэ гэхлээр хэдүүлээ 2 болгоод өөрчилж. Өөрөөр хэлбэл P вектор 2 дахин уртассан гэсэн үг. Энийг дагаад юу өөрчлөгдөж байна вэхээр OR вектор өөрчлөгдөж байгаа юм байна тийм ээ. OR вектор буюу R векторын радиус вектор ингэж өөрчлөгдөж. Өөрөөр хэлбэл юу өөрчлөөд юу гарч ирэх гэдэг асуудал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл ийм вектор нийлбэрийн тийм ээ P-ийн өмнөх коэффициент буюу тийм ээ. За энэ T гэдэг утгыг өөрчлөөд байсан тийм ээ. T гэдэг утгыг өөрчлөөд байсан. Өөрөөр хэлбэл T-г өөрчлөөд байхад R вектор дагаад өөрчлөгдөд байсан гэдэг нь харагч. Ийм зарчмаар R векторыг өөрчлөх буюу R векторыг шулуун дээр хөдөлгөх байдлаар гарч ирж байгаа энэ нийлбэр векторыг ийм хэлбэрийн тэгштгэлийг юу гэж нэрлэдэг вэхээр энэхүү шулууны AR шулууны вектор тэгштгэл гэж ерөнхийд нь тодорхойлж байгаа. За тэгэхээр энгийн тохиолч гэсэн бүгдээрээ мэднэ. Y тэнцүү mx-ээр нэмэх нь c гэдэг тийм ээ шулууны x-ийн утгыг өөрчлөөд байхад y-ийн утга олдоод байдагтай адилхан тийм ээ. Энд t-ийн утгыг t параметрийн утгыг өөрчлөөд байхад r-ийн утга өөрчлөгдөд байгаа тийм ээ. R векторын хэмжээ өөрчлөгдөд байгаа ийм процесс явж байна тийм ээ. Энийг илэрхийлж байгаа энэ тэгштгэл нь яах нь вэ? Энэ шулууны вектор тэгштгэл байна гэж ойлгох нь тийм ээ. За энэ дэр хэдүүлээ яг энэ жишээн дээр аваад үзье. Энэ жишээ маань өөр А-цэгийг дайрсан P вектортой параллел шулуун байсан. За тэгвэл А-цэгийн радиус вектор бол 2 3 буюу x тэнхлийн дагуу 2 y тэнхлийн дагуу 3 1 шилжсэн 2 3 координаттай вектор. P вектор маань x тэнхлийн дагуу 3 1 y тэнхлийн дагуу хасах 1 1 буюу ийм чиглүүлэгч вектор байсан байх нь. За тэгвэл энэ векторын энэ шулууны тэгштгэл бол яах нь вэ? Энэ цэгийг дайрсан ийм чиглүүлэгч вектортэй тэгштгэл байна гэж ингэж яах нь вэ? Бичигдэх нь байна те. Бичигдэх юм байна. За тэгвэл энэ тэгшгэлийг хэдүүлээ өөрчлөөд хэлбэрхэн өөрчлөлт хийгээд явж болно. Ямар үр дүн гарч ирэхээр R цэг бол яг нь хувьсах цэг буюу x y координатат цэг байгаа гэвэл R цэгийн
радиус вектор нь бол ийм байх нь байна. Эндээс векторын үйлдэл хийгээд тийм ээ координатууд хооронд харгалзуулаад тэнцвүүлчихвэл x тэнцүү 2t дээр 2 дээр нэмэх 3t y тэнцүү 3-аас асах нь t гэсэн мөн нэг ийм тэгшил гарч иж байгаа. Энийг бол шулууны параметр тэгшил гэж хэлдэг. Энэ бол шулууны вектор тэгшил байх нь тийм ээ. За тэгвэл цаашаа үргэлжлүүлье. Ерөнхий тохиол бид нар ямар дүгнэлт гарч болох вэ? x0 y0 цэгийг дайрсан тийм ээ ийм чиглүүлэгч вектортай шулууны вектор тэгшил бол ийм байна гэдгийг саяны дүгнэлтээс бол гаргаж болохоор байна тийм ээ. За тэгвэл хялбархан жишээ ажиллая. А цэг хасхныг 2 координатаа А цэгийг дайрсан p буюу 2 1 координатаа вектортай параллел шулууны тэгшил вектор тэгшилтэйгч шулууны вектор тэгшилтэйгч гэж. Өөрөөр хэлбэл энэ цэгийг дайрсан энэ вектортай параллел шулуун гэдэг бол энэ байна тийм ээ. Энэ шулууны вектор тэгшилтэйгч. За тэгэхээр цэгийн дайрч байгаа цэгийн радиус векторыг байгуулна. А вектор буюу хасхныг 2 байна. Чиглүүлэгч вектор нь 1 2 юм байна тийм ээ. 1 2 юм байна. Эндээс шулууны вектор бол вектор тэгшил бол ийм байх нэ. За дараагийн асуулт байна. Хоёр дахь асуулт. Шулууны вектор тэгшил нь ийм байсан юм бол шулуун дээр орших цэг нь аль вэ? Өөрөөр хэлбэл энийн цэг байх юм уу, энийн цэг байх юм уу гэдэг асуудал гарч ирж байна. За нэгдүгээрх нь хоёрдугаарх нь өөрсдөө бас дотроо ажиллаад үзээрэй. А юу бэ юу? Тэгэхээр за зөв хариулт бол 3 5 координатаа цэгийг бол энэ шулуун дайрч байгаа юм байна гэдэг үр дүн харагч чинь тийм ээ. За тэгвэл шулууны чиглүүлэгч вектор нь аль вэ? Энэ хоёр векторын аль нь чиглүүлэгч вектор юм бэ гэдэг асуудал дэвшүүлж байгаа гэсэн үг. За шулууны чиглүүлэгч вектор нь яах нь вэ? За өөртөө бодлоо. Хариулт бол юу ах нь вэ? Хас 2 3 координатаа вектор нь шулууны чиглүүлэгч вектор байх нь тийм ээ. За дараагийн асуудал. За тэгвэл яг үндсэн асуудал бүр окторгуудах шулууны вектор тэгштэглэх хэдүүлээ авч үзье. Окторгуудах шулуун буюу x, y, z координатын систем дээр бүү тийм ээ. За энэ ийм окторгууд өгөгдсөн x0, y0, z0 координатаа А цэг болон p векторыг параллел шулууны тэгштэглийг зохио гэдэг бодлого байна. За энд тэгвэл энэ шулуун дээр ямар нэгэн дурын R цэг аваад үзчихье. За тэгвэл OR гэдэг энэ гурван юугаар цэгээр бид нэр гурвалжны векторын нийлбэрийн дүрмийг зохиож болж байна. AA вектор, R вектор, OR вектор нөрөө нийлбэр вектор байх нь тийм ээ. За энэ өмнөх нийлбэрийн дүрмээ гаргаад ирж байна. Эндээс AR чи өөрөө P вектортэй параллел гэдэг бүгдээр санаж байгаа. Тэгээ хоёр вектор параллел байх заашгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь шугам хамааралтай байх гэсэн юу байгаа тийм ээ. Тэгвэл AR вектор нь P-г үржих нь P хэлбэрийн вектор байна гэдээ үзчихвэл энд яах нь R тэгштэглийг R тэнцүү A вектор дээр нөх нь PT гэсэн ийм хэлбэртэйгээр бичиж болох юм тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо T векторыг T тоог тийм ээ T параметрыг өөрчлөхөд энэ AR векторын хэмжээ өөрчлөгдөн AR векторын хэмжээ өөрчлөхөд дагаад OR векторын хэмжээ өөрчлөгдөн тийм ээ. За ийм хамаарлаар яах нь энэ шулууныг байгуулж болох. R вектор энэ R цэг энд ч авч ирдэг ч юм, энд ч авч ирдэг ч юм, энд ч авч ирдэг ч юм уу тийм. Ингээд яваад байх юм бол энд ямар дүгнэлт гаргаж болох вэ гэхлээр яг саяныхтай адилхан M цэг ийм цэгийг дайрсан, ийм чиглүүлэгч вектортэй шулууны вектор тэгштгэл бол ерөнхий тохиолдолд ийм байх нэ. X0, Y0, Z0 бол өгөгдсөн цэг, MNS бол яах нь чиглүүлэгч векторын координат гэдгийг бүгдээр мэдж байгаа тийм ээ. За тийм байх юм бол за эндээсээ өөрчлөлт хийгээд векторын нийлбэрийн дүрм ашиглачи T-гээр хаалтаа үржүүл задлаад X0 дээр нэмээд за параметр тэгштгэл нь бол ерөнхийдөө ийм хэлбэртэй байх юм байна. За энэ тэгшлийн параметр тэгштгэл гэх нь байна. За мөн эндээс яах нь энгийн хялбар бас ийм тэгштэглийг зохиож болох нь параметрээр нь хооронд тэнцвүүлээд за тэгэхээр окторгуудах шулууны тэгштгэл бол ерөнхийдөө ийм хэлбэртэй байж болох нь байна, ийм хэлбэртэй байж болох нь байна, ийм хэлбэртэй байж болох нь байна, ийм хэлбэртэй гэсэн ийм дөрвөн төрлийн хэлбэрээр окторгуудах шулууны тэгштэглийг судлах нэ. За жишээ аваад үзье. A1 2 3 гэсэн координатаа А цэгийг дайрсан 2 1 хасах 3 координатаа параллел вектортэй шулууны
тэгштэглийг бичээрэй гэж. Вектор тэгштэглийг бичээрэй гэж. Энэ вектортай параллел шулууны вектор тэгштэл. Өөрөөр хэлбэл АЦ-ийг дайрсан энэ вектортай параллел шулууны тэгштэглийг бичээрэй гэдэг асуудал ярьж байна. За ерөнхийдөө зурагт бол яг нь зургийн зураад өгсөн байна. За ийм байгаа бол энэ шулууны вектор тэгштэгл нь за мэдээж дайрч байгаа цэгийн координат гэдгээс тийм ээ радиус векторыг байгуулж байна. АА векторыг байгуулж байгаа гэсэн. Энэ дээр нэмэх нь АР вектор. АР вектор чи өөрөө T-г үржих нь P буюу энэ байна тийм ээ. Энэ хоёрын нийлбэрээр АР вектор буюу R вектор тодорхойлогдно гэдэг үзчихвэл энэхүү шулууны вектор тэгштэл бол яг нь ийм хэлбэртэй харагдах нь байна тийм ээ. За тэгээд дараагийн асуудал бол бид бүхэн шулуунуудын харилцан байрлалын асуудлыг судлах гэж байгаа. За шулуунууд ямар харилцан байршилтай байх вэ гэдэг. Амьдрал ахуй дээр энэ шулуунуудынтай холбоотой зөндөө зүйлүүд байдаг. Ажиглал за энэ шөнгийн модны утаснууд байна тийм ээ. Шөнгийн модны утасууд байж байна. За ингээд ажиглаад харуул хэсэг нь ингээд яг нь параллел байралтай хоёр утас цаашаа үргэлжилж чинь гэдэг ч юм уу. Хэсэг нь зарим утсууд яг нь тэдгээр шулуунууд утаснуудын доогуур орцсон байралтай ийм ерөнхийдөө бол зураг. Энэ бол яг нь бидний амьдрал дээр практикт байдаг окторгуудах шулуунуудыг тийм ээ илэрхийлж байгаа зураг байна тийм ээ. За тэгвэл окторгуудах хоёр шулуун ямар байрлалаар харилцан байрших вэ гэхээр параллел байж болох нь, соливсон байж болох нь, огтлцсон байж болох. За параллел байна гэдэг бол хоёр шулуун хоорондоо үл огтлцох буюу параллел байралтай тийм ээ. Параллел байралтай ийм байдалтай байхыг хэлж байна. За соливсон. За ийм бол огтлцоогүй тийм ээ. Соливсон гэхлээр параллел биш хэрнээ мөн огтлцоогүй байрлалыг ярьж байгаа гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол яг нь ийм байрлалтай. Эсвэл одоо ийм байрлалтай ч юм уу тийм. Ингэж харагдаж байгаа байрлалыг ахна соливсон байрлал байх нь. За дараагийн байрлал бол яг нь хоёр шулуун хоорондоо огтлцчихсан. Энэ хоёр шулуун ч хоорондоо ирээд огтлцсон. Параллел биш гэрнээ яг нь ерөнхий нэг зэгтэй буюу ийм байралтай харагдаж байгаа байханд. За тэгэхээр окторгуудах шулуунууд бол яг нь дараах 3 тохиолдол бол харилцан байршин. За ямар байралтай байгааг яг нь мөн шинжилнэ, судалж болох нь байна тийм ээ. За тэгэхээр жишээгээр энэ бүгдийг тайлбарлаад явчихъя. За жишээ 3. За R шулуун байна тийм ээ. L шулуун ийм тэгштгэлтэй шулуун нь тийм ээ. AB гэсэн цэгүүдийг дайрсан өөр нэг шулуунтай огтлцсон гэж батлаарай. Өөрөөр энд нэг шулуун байна. Энэ шулуун дахиад энэ цэгийг дайрсан шулуунтай огтлцсон гэдгийг батлах юм байна. Эдгээр хоёр шулууны хоорондох өнцгийг мөн олох юм байна тийм ээ. За тэгэхээр энэ хоёр цэгийг дайрсан шулууны тэгштгэлийг зохиох асуудал эхлээд гарч ирж байгаа юм байна. За тэгэхээр AB2 цэгийг дайрсан шулууны тэгштгэлийг зохиохын тулд AB2 векторыг цэгийг дайрсан параллел векторыг зохиочих. За тэгвэл AB2 векторыг векторээр нь бичсэн байна тийм ээ. За тэгвэл B-ийн координатаас A-ийн координатыг хасах буюу за ерөнхийдөө 1 хасах 1 гэсэн координаттай вектор. Энэ бол яг нь AB шулуунтай параллел вектор нь байгуулах чинь гэсэн үг. За энэ параллел векторын юм бол энэ шулууныхаа тэгштгэлийг зохиоё. AB вектор шулууныхаа тэгштгэлийг зохиоё. Энэ шулуун дээр оршиход нэг цэг байх хэрэгтэй. А цэгч шулуун дээр оршиж байгаа, Б цэгч оршиж байгаа. За А цэг оршиж байгаас А цэгээр нь авсан байна. За мөн чиглүүлэгч вектор буюу AB2 вектор холбоход үүссэн векторээр чиглүүлэгч векторыг зохиоцсон байна тийм ээ. Ингээд яг нь AB шулууныхаа тэгштгэлийг зохиоцсон. За тэгвэл энэ AB шулуун нь энэ шулуунтай огтлцож байгаа юу, огтлцсон гэдгийг батлаараа гэдэг асуудал гарч ирж байгаа. За хэрвээ хоёр шулуун огтлцож байвал энэ хоёр шулуун огтлцож байвал энэ хоёр шулууны огтлолт дээр ерөнхий нэг цэг оршин байх хэрэгтэй гэсэн асуудал гарч ирж байгаа. За огтлцдаг гэд үтсчээ нэг талаас. Огтлцдаг гэд үтсчвэл энэ хоёр шулуун, эхний шулуун, хоёр дахь шулуун хоёр хоорондоо яг нь ерөнхий цэгтэй буюу ижил координаттай гэсэн. За шулууныхаа тэгштгэлүүдийг огтлцууллаа, вектор үйлдэл хийгээд энэ дээр тийм ээ харгалзах координатын хооронд тэнцвүүлээд эмэгтгэхээр за 2t-гээс хасах нь s тэнцүү 1, s-ээс хасах нь t тэнцүү 2, хасах t дээр нэмэхэд 4 гэсэн ийм хоёр үл мэдэгдчтэй 3 тэгштэл гарч ирж байна. За энэ хоёр үл мэдэгчтэй 3 тэгштгэлээс аль нэг хоёроор нь би ST-г олж болно. А тэр олдсон ST-нүүд нь 3 дахь тэгштгэл дээр яах вэ? Үнэн байвал энэ хоёр шулуун хоорондоо огтлцдог гэсэн. Хэрвээ тэр хоёр олдсон ST-нүүд ч юм уу тийм ээ тэр утгууд дараагийн тэгштгэлээ хангаж чадахгүй бол энэ хоёр шулуун огтлцохгүй байгаа гэдэг дүгнэлтийг
гаргаж болох нь гэсэн. За эндээс яг эхний хоёр тэгштэглийг хооронд нь шууд нэмчүүл хасахтай нэмэгтэйнүүд хоорондоо устдаад 3Т 3-нд биш Т 2 тэгээс Т-гээс Т тэнцүү 3 гарч иж байна. Т тэнцүү 3. За Т 3-ыг энэ дээр орлуулчвал Т-ийн хооронд 3-ыг орлуулчвал S нь 5 гэж болтож байна тийм ээ. За эдгээр утгууд тийм ээ. Эдгээр утгуудыг 3 дахь тэгштэл дээр орлуулъя. Энэ тэгштэл дээр орлуул. Орлуулахад 7 гарч ирж байвал энэ хоёр шулуун хоорондоо огтолцож байгаа гэсэн дүгнэлтийг гаргах нь шүү дээ. Ерөнхий цэгтэй учраас нэг утгатай олдно гэдэг зарчмаар тийм ээ. За орлууллаа 5 3 гэдээ орлуулвал хасах 5 дээр нэмэх 12 буюу нэмэх 7 гарч ирж байна. Үнэн байна тийм ээ. За тэгвэл энэ хоёр шулуун өөрөөр хэлбэл энэ шулуун хоёр хоорондоо огтолцож байгаа. Огтлын цэгийн координат нь яах нь вэ? Т тэнцүү 3 үед ингэж олдох нь байна тийм ээ. За тэгвэл энэ хоёр шулууны хоорондох дараагийн асуулт бол мөн эдгээр хоёр шулууны хоорондох үүсэх өнцгийг олоор гэсэн. За хоёр шулуун огтолцсон гэдэг нь байршлан тодорхойлогдсон. Иймэрхүү байршилтай харагдах нь бол тодорхойлогдсон. За тэгвэл хоёр шулууны хоорондох байршлыг тодорхойлохын тулд бид бүхэнд өгөгдөд байгаа чиглүүлэгч векторуудын судалж. Чиглүүлэгч векторуудын огтлын цэгээс нэхлээд байгуулч зөөж авч. Чиглүүлэгч векторууд бол энэ хоёр хажуу талд нь байгаа гэсэн үг шүү дээ. Параллел векторууд гэсэн үг. Тэр векторуудыг огтлын цэгээс нэрээд байгуулчвал ерөнхийдөө бол ийм харагдана. За энэ хоёр векторын хоорондох өнцөг нь энэ хоёр шулууны хоорондох өнцөг болох нь шууд давхцаж харагдаж байгаа тийм ээ. Ингээд харуул хэдүүлээ юу хийж болох вэ гэхээр өмнөх ангидаа үтсэн хоёр векторын хоорондох өнцөг тодорхойлох байдлаар энэ хоёр шулууны хоорондох өнцгийг тооцоолж болох юм байна. За эхний шулууны чиглүүлэгч вектор нь бол ийм байсан, хоёр дахь шулууны чиглүүлэгч вектор нь бол ийм байсан гэвэл энэ хоёр векторын хоорондох өнцгийн томьёо бол энэ косинус π тэнцүү. За энд бол P1 P2-ын скалар үржүүр тус бүрийн модулын үржүүрт нь хувааж байгаа. За орлуулаа биччихвэл ерөнхийдөө бол ийм байгаа. За ерөнхийдөө сайн хараад явъя. За скалар үржүүр гэдэг бол яг нь харгалзах векторуудыг хооронд үржүүлээд нэмнэ. Хоёрыг үржих нэг, хасахныг үржих нь хасах нэг буюу нэмэх нэг, нэмэх нь дахиад дахин 4-ийг үржих нэг. Тэгэхээр 2, 3, 4 буюу 7 гарч ирж байна тийм ээ. За хоёр векторын уртыг олох чинь тийм ээ, хэмжээг олох чинь Пифагорын теоремоор олж байгаа тийм ээ. За энд бол яг нь квадратуудын нийлбэр нь 21, дараачны квадратуудын нийлбэр 3 буюу эмэгтэй бичүүл юм байна. За эндээс яг нь функцаасаа өнцгийг нь бол 28.1 градус гэсэн ийм яг нь тэгштгэл ийм өнцөг олдож байгаа. За гэх мэтчлэн одоо энэ хоёр векторыг ямар тохиолдолд авч үзэх вэ гэхээр хоёр вектор огтлцсон тохиолдол үзлээ. Хоёр вектор огтлцсон тохиолдол үзэх нь байна. Огтлцсон тохиолдолд яг нь ерөнхий цэгтэй гэдэг утгаар нь огтлын цэгийг тодорхойлох юм байна. За мөн хоёр векторын огтлцсон байвал хоорондох өнцгийг нь олж байна. Хоорондох өнцгийг олно гэдэг бол яг нь тухайн хоёр векторын чиглүүлэгч векторуудын хоорондох өнцгөр тухайн хоёр шулууны хоорондох өнцөг тодорхойлогдоод явчих юм байна тийм ээ. За ийм зүйлүүдийг цаашаа дэлгэрүүлээд ярьж болно. За мөн мэдээ сурах бичиг тийм ээ цаашаа дэлгэрүүлээд өөртөө нэлээд судлах шаардлагатай байгаа. За тэгэхээр гэрийн даалгаварт бүгдээрээ ийм 3 бодлогыг бодоод үзье. Дараах шулуунуудын огтлын цэгийг олоорой. За саяны батсан бодлогоо дараах шулуунуудын хоорондох өнцгийг олоорой. За мөн тодорхойлж болох бах. Дараах хоёр шулуун харилцсан байршлыг тодорхойлоорой. Параллел байгаа юу, огтлцсон байгаа юу, соливсон байгаа юу гэдэг тодорхойлох нь. Параллел байна гэдэг бол хоёр шулуун хооронд чиглүүлэгч векторууд нь хоорондоо параллел байна гэсэн асуултыг авч үзэх нь тийм ээ. Хоёр вектор хоорондоо параллел байна гэдэг бол энэ хоёр вектор шугам хамааралтай байна гэсэн асуултыг цаашаа өргөжлүүлээд судлаа. За энэ бүгдийг бол вектор дээр хамааруулаад аваад үзчих учраас илүү хэлбэр болох байх. Тэгээд заавал энэ даалгавруудыг гэртээ хийж үзээрэй гэж хүсье. За ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.